Нийслэлийн тэргүүний 1-р цэцэрлэгт Сүхбаатар дүүргийн 4-5 дугаар хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 80% нь цэцэрлэгт хамрагдаж байна. Үлдсэн 20% хамрагдаж чаддаг юм а. Харин эх 9 сард 150 хүүхдийн ортой өргөтгөл ашиглалтанд орсноор үлдсэн хүүхдүүдэд цэцэрлэгт явах боломж олдно. Энэхүү өргөтгөлийн ажлыг 2010 оноос хойш хөөцөлдсөн гэж тус цэцэрлэгийн эрхлэгч нь ярьж байсан юм а. Ер нь бол энэ өргөтгөлийн барилгыг бариулахад бол нэгдүгürt ямар одоо бас бэрхшээл байсан гэхээр газрын асуудал байдаг юм байна. За ерөнхийдөө бол газрынхаа асуудлыг бид нар бол шийдээд за түүнээс гадна бас хөрөнгө санхүүтэй холбоотой байдаг юм байна. За хамгийн түрүүнд бас зураг төслөө хийлгэх гэж бас нэлээд цаг авдаг юм байна. За ийм үйл ажиллагаануудыг бас нэлээд цаг хугацаа бол орсон. За одоогийн байдлаар бол энэ бүгд бол шийдэгдсэнд бид бүхэн бас баяртай байна. 2013-аас 2015 оны үед бид нар 10 цэцэрлэгийн барилгыг одоо шинээр барьж байгуулж ашиглалтанд орчод байна. За өргөтгөл хийсэн цэцэрлэг юм бол 2 цэцэрлэг байгаа. Өөрөөр хэлбэл байрандаа нэмж өргөтгсөн. За одоо манай энэ 4-р хороор 40 мянгатын онцгой бодлогын газрын хоноод 1-р цэцэрлэг гэдэг энэ цэцэрлэг дээр бид нар одоо 150 хүүхдийн ортой шинэ өргөтгөл хийх гэж байна. За хуучин байрны мөн ашиглагдана. За энэ шинэ өргөтгөл хийн ингээд шинэ сайхан ажлын шав тавих гээд одоо ингээд зогсож байна бидэд. Сүхбаатар дүүрэгт 2014-15 онд 10 цэцэрлэг шинээр баригдсан. 1-р цэцэрлэгийн өргөтгөл хугацаанд стандартын дагуу баригдаж орно гэдэг дүүргийн албаны хүмүүс хэлж байна. Ер нь бол ажлыг эрт эхлүүлж байгаа бид нар одоо ингээ өнөөдөр шав тавиа шууд газар шавны ажилламаа эхэлчихнэ. Тэгэхээр 150 ортой хүүхдийн цэцэрлэг бол харьцангуй хурдан хялбар дуусчих واخа. За юмсан бид нар хугацаанд шахахаас гадна чанарын гүйцэтгэл дээр бол маш өндөр шаардлага тавьж ажиллана. Өөрөөр хэлбэл хүүхдийн цэцэрлэг учраас аюулгүй байдал талаас бол маш сайн анхаарч ажиллана. Тэгэхээр бол 9 сард бол одоо манай энэ 40 мянгатын энэ хамрагдах тойргийн хүүхдүүд маань одоо шинэ сайхан цэцэрлэгт хамрагдана. За манай 1-р цэцэрлэгт бол хүүхдийн тоо багтамж бол хүрдэггүй. Нохрооны хүүхдүүд бас бүрэн хамрагдаж чаддгаас одоо манай энэ цэцэрлэгт яснаар бол иж бүрэн хамрагдах юм нөхцөл болцоо бүрдэж байна л да. За манай цэцэрлэг бол ер нь бол цэцэрлэг болгон адилхан хүүхдний бүрийг хөгжүүлэх юм одоо бас бид нар зорилготой явагддаг. За яг энэ цэцэрлэгийн онцлог гэх юм бол хүүхдний бүрийг хөгжүүлэхээс гадна байгаль эх орныг одоо эколог хүмүүжил олгоход бол илүү төлөвлөгөө бас ажилладаг. Цооштой хаалганы цаана олон хүүхэд үлдэж байна гэж байнга яригдж байгаа. Гэхдээ цэцэрлэг өргөтгөх, шинээр цэцэрлэг барих ажлууд нийслэлд нэмэгдэж байна. Сүхбаатар дүүрэгтлэхэд ойрын хугацаанд 3 цэцэрлэг нэмж барих төлөвлөгөөтэй байгаа юм байна. Лайт Ньюс мэдээллээ.